Энэхүү явдлыг болсон болоогүй зүйлээс сэдвэллээ. Монголын 17 дугаар хаалга. Хан бол хуучны 4 дугаар оролд болсон гэх яриа. Хөгжмийн сургуулийн багш Чимэг гэгч шинэхэн байр авч нүүжээ. Орцон зэвэрсэн хуучин давхан 5 давхар. Гэхдээ орцын нэг л зүйл сонь. 4 давхарт 17 гэж дугаарласан хаалга байв. Тэр давхарт ердөө 4 айлд байдаг мөртлөө хаалга нь 17 гэсэн номертой байлаа. Чимэг эхний 7 хоногт юм тоосонгүй. Харин нэг өрөө ажилласаа оройтж ирээд шатны онглоор дээш гарах үед анзаарав. 4-р давхарт гарахаас өмнө хонгол руу хүүхэд инээх сул дуу гарч байв. Чимэг гайхан зогсож чимээг чагнал шатаар хинч авсангүй. Өдөг гэрэл анивчж байлаа. Дараагийн мөчид 14 дугаар хаалганы цоож түг хэмээн дуурлаа. Чимэг гинэт даарсан мэт болоод шууд 5 дугаар давхар руу гарч гэртээ орлоо. Дараагийн шөнө тэг цаг 43 минутын орчимд хэн нэгэн түүний хаалгыг хөнгөн боловч удаанаар тогшов. Чимэг зориг гаргаж нүдний нүхээр харахад хинч байсангүй. Харин яг тэр мөчид доороос 4-р давхраас хүүхдийн тоглоомын бөмбөр тасралтгүй цуураатав. Чимэг тойрч будалж байгаа юм шиг айж орныхоо хажууд чагнан хэвтэв. Бөмбөр хэсэг дуграад чимээ намдлаа. Гэхдээ тэр чимээг намдахаас өмнө тодхон хүүхдийн дуу сонсогдов. "Анаа буугаад ир. Би хаалган голгоод хүлээж бай." Чимэг айсандаа хоолоон зангирч дуугарч утсангүй. 3 дахь өдөр ажлаасаа эрт ирээд орцны өндөр настай харуул өвөд "Манай давхарт хүүхэд байдаг юм уу? 17 дугаар хаалганы тухай" гэж асуув. "Өө хэсэг чимээгүй байснаа. Охин минь тэр хаалгыг 10-аад жил нээгээгүй. Тэнд олсолцсон айлын өрөө байсан. Хүн гэртээ ганцаараа тоглож байгаад цааш нь ярихгүйгээр жирэхэд зогсов." Чимэг дахиад юм асуух гэтэл өвөө нүдэн томорч хэлв. 17 дугаар хаалган дээр бөмбөрийн чимээ сонсвол хизээж очиж болохгүй. Хинч байсан хүүн биш. Тэр шөнө бараг 1 цагт нөгөө аимшигтай бөмбөр дахин тоглолоо. Энэ удаа бүр ойрхон яг чимгийн хаалганы ор тоглож байгаа мэт. Чимэг хөшиж нүдний нүхээр харвал хонголд хинч байсангүй. Гэхдээ 17 дугаар хаалга өөрөө аажуу нээгдэж ханхуу өрөөнд дотроос жижиг биетэй хэн нэг нь шалан дээр сууж байгаа нь харагдав. Толгойгоо багаагаар өргөөд чимгийн зүг ширтэж эхлэв. Нүүр нь харагдахгүй. Гэхдээ бөмбөр барьсан жижиг гар нь анивчж байсан. Чимэг хаалгаасаа голдох гэтэл тэр жижиг биетэй хонглоор 4 хөлөн мөлхөж эхлэв. Шалан дээр хүмүүс шажигнах чимээг сонсогдов. Тэр яг чимгийн хаалганы өмнө ирээд бөмбөрөө хажуу тавьж хаалганы нүх рүү маш ойроос шивнэв. "Анаа, хаалгаан гол. Би энэ удаа чамайг гэртээ яваач." Чимэг тэр шөнө анх удаа хөрш рүүгээ гүйж орсон. Одоо хүртэл тэр байрны 4-р давхрын 17 дугаар хаалга өөрөө хаагж нээгддэг бөмбөрийн чимээ шөнөөр цуурааддаг гэж хөршүүд нь одоо хүртэл ярьдаг байна. Таалагдсан бол суугаад агаарай. Баярлалаа.